Эгс тэнгэрийн нор хүмүүнгэгч төрөөд эдүгэ хүртэл мянган жил нүүж явна. Хүрх үеэ барих сэтгэлгэгч өндрорыг л хүн рүүгээ нүүж орчлон туулна. Тэнгэр газар ялгахдаггүй болтлоо шуурч байна да. Өнөө шинчэр нь онгохгүй л бололт. Хон молоо эрэг үү? Манай хэдчтэй ажгүй л. Харин энэ баруугаар хитэн хонь уруудаж явах шиг байх юм. Нөгөө дарсэрэн айгуулууд айлаар гисч их нь мөнгөнөөс суугаад хитэн хоньоос таслаа туугчих байгаа юм биш байгаа та. Чи тэгээ тогтоочихгүй яасан бэ? Ямар тэр хоёрын мал биш, улсын мал штэ. Харин тийм ээ, улсын мал шуурганд алдаж байдаг. Завхарсан ус. Аль завхарсан усын төлөө би гүйж явах байт. Чи яасах юм ярьдیں۔ Дарсингэг хитэн тусуулж ирсэн удаа зөндөл байгаах. Хичнээн жир айл сахалт явлаад хачин гэдэг нь. Тусуулахаас усуулж байсан долон байх. Эднийхэн ерөөсөө нэг хинкэг юмнууд байсан юм дөө. Дарс өрн чалгаагүй. Эцгээгээ доорээс нэг л их амтан болоод байгаа юм. Өнгөрсөн жил төмний нүүрэн дээр төлснийг мартчихаа юу. Хэдэн хонь ганц зөвхөр өөрийнхөө нэрэн дээр тоолуулаад гачаа ихэд яалаа да. Амтан ах дүүс нэг л нийгэм хуурахгүй гэл нэг л их юм болсондог. Тэрнээс аш бүр шал дургу хүрээд идэх болчихсон. Бас наасны бодгийг хэлж бөөн төлбөрт унахсан. Чи хүнийг яаж ингэж хэлж чадна? Уг нь чинэл буруу штт. Тэртээ тэргүй илүү гарсан хэдийгэ нэгдэл дүнээр нь өчгөө гэдээ хахад хот хүрээр дими юм ярьж ижил тийм болсондог. Хэдэн төгрөгийн илүү өгчихсэн бол чамд ч тэр энэ хэдэн хүүхдэд ч тэр хэрэгэл болох байсан та. Ойртоо манай мал тэгж өсөөч үү үгүй ч үү. Чиж бас ингэх тусчаад байгаа юм уу? Манай хэдээс тасраад явж байвал тогтоогод гисчихгүй ч гэж байхгүй байхад. Арайчтэй. Чамшгил ингэж амиа од сууж ах хүн байхгүй байх шүү. Тогтоо байцгаана уу? Сайн. Тогтоо байна уу? Сайн байна уу? Энэ шуургач хориг үнэ. Норвегод өвс таталцчихад ирсэн чинь ээж маань хэдэн хоног уруудуулаад алдчихж.
Дулаан гэрт орж ирэх чинь ямар сайхан юм бэ? Цаа. Дулаан ихтэй аюулгүй байдлын асуудлаар олон улсын баг боловсролчдод илэрхийллээ. Танай нүгээр цөөхтөрхөн хонь харагдаагүй. Ёор юм ажигласангүй шүү. Аваатаас энэгээр хідэн уруудаад явж ийн гэж ярьсан бидтэй. Дооч. Хэн чамтай ярьсан? Зээргүрээс чинь билүү үндэ ялгасангүй. Хоол ит. Манай хэд байжлээ. Ойр хэв ямар зээргүрээс байх биш. Би ч холдоогүй дээр нь морд итөө. Дууг сууж байхгүй. Хэн чамаа яригсэн? Дахиад ч том хүний урдуур яриад үзээрэй. Шал түүхий байна. Ямар юмдаа сандарс үед болдго юм бэ ч. Ямар хулгай хийчихсэн биш. Энд чи яста хулгай хийхээс ч дардаа. Төд баяжуулах ажилд амжилт гаргасан малчидад сумын нам захиргаа олон нийтийн байгууллагын нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдынхаа ажилд их амжилт гаргахыг хүсэн ёрой. Хурлын ажиллагаа дууссан тул хурал хаасныг мэдэгдэе. Зэрэг. Маш. Танаар хэзээ нөхөх гэж байна. Эхнэр би тулгаар хүн бүлгээ ус нөөс суух хэцүү л. За тэгээд ажиллаа дотрлоо ч нэмэргүй юм шиг дээ. Ямар ажил хийлээ гэж үнэлэх шүү дээ. Чамайг буруудаг инчгээ юу? Намайг шагнасангүй гэж адарч байгаа юм биш шүү. Илүү дутуугаар шөмжлүүлж нүдэ жишлүүлж ажил хийнэ гэдэг чинь хэцүү юм байна шүү. Хамт олонны дотор нэг нийтийн төлөө гэдэг нэг гол зарчим байдаг байхаа. Тэр шуурганаараа дарсрынгийн тасарсан хоныг тогтоож аваагүй гэж хүмүүсийн шүүмжилдэг үнэн шүү. Тэр чин дарсрынгийн мал биш. Биднийх чинийх. Миний хариуцсан хэдэн мал бол бүрэн бүтэн байвал бусдыг хамаагүй гэдэг амийн ч үзлэн болох хэрэгтэй шүү. Хавар жанасаа дарийнхан нүгээрээ. Хөөхөн ч нүнэ. Хэдэн тэмээг алдчихсан байдаг. Унаагүй л байна. Нүү хашигтай. Санаа бодлооч гэсэн нүүдгэж сэлгэж шинчилж байхад зүгээр шүү зэрэг юм. Зэрэха. Та харин үстэ хоёулаа цугд өгөх үү? Зам нээлэхгүй байлгүй даа. Би суман дээрээс нөх хоноо хөөцөлтнө. Тэр бүхэн хооронд машинаар яах юм бэ? Тэмээч саяхан бүрдэнд байж исэн би очиад туугаад ирье. Миний охин халууцчихжээ. Дээлээ тайл. Маа. Оо, эцэг хүүгээ дагуулад ирж явна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За шинэ нутаг тогттой л Тогтой сайхан байна. бид хоёр ирж явахыг чинь хараад цайгаа үйсэн чинь. За тэгээд зуншлах сайхан бидтэй. Сайхан. Лууцсан би юу? Туурт явсан эрхэр сурагтай. Оо. Салихо. Хой цэрэ. Наашир. Цаа уцгаа. За. Хүүхдүүдэд өрөм аруул авчих юм. Сансныг бодвол бид хэд ч амархан зөөгөөд буучглаа.
Сайн хүн санаагаараа гэж дайрсрал тус боллоо штэ. Ашгүй дээ. Ма, айргу. За. Дайрсрээ. Цаа. За за. Зөвхөн аль хоёулаа нэг барилдаад. Ахс. Эрхүү. Барайд. Зүйтэй. Манай энэ эрэгтэй хүүхдүүд цээрэл сүйд болчихдгийг. Хүүгийн л хүслээ. Чи одоо тэгвэл хүү гаргаад өгчлөлтөө. Гарахгүй юм чи яах юм бэ? Одоо охин гарвал айлаас л банд өргөж авахаас. За яршигда. Энэ олон хөөрхөн охид байхад Эцтэй гэдэг. Хүсээд байхад хяссан юм шиг гарахгүй юм. Сайн байна уу та? сайн байна. За бич мордидо. Муу ээж маань хэцүүдж байгаа баг. Энэ уртлын ард хонь харагдан лээ. Манай ах л баг. Уг нь тийшээ бэлчээмээргүй юмсан. Нөөс нутаг байгаа юм. За баяртай. Баярлалаа Дарсрээ. Зүгээр. Биднийх чинь нөгөө жанчгаартай айлбсан гэлүү. Ханд маань хүүхдийн болсон хоньо буруу бэлчиг байхад хөрх. Харин хаач очиж дайрсүрэн чинь залуу хүн гэхэд чамбай хүнтэй. Ёстой. Хүн тусрах уу, сайн хүү байгаа шүү. Аруулж. Сайн айлтай сайхал дуусных. Энэ зоног ёстой нэг сайхан өнгөрөнө. Луудангаа ирэхлээс бүр нэг башин үсттэй. Энэ хоёрын башигчтай. За сайн явж байна уу? Хон тогтвортой юу? Сайн. Та сайн явж байна уу? Сайн. Өдөртөө өрмөрөөснө яагаад удаа? Цэрэн гохыг нүүлгэж өгöd ирлээ. Аа. Мэ, чихрээд. Баярлалаа. Чи юу нэгэхэд яагаад дандаа намайг таа гэд байдаг юм бэ? Танаас нэг л гоо чамаас нэг л айгаад байх юм. Би тийм аймаар байна гэж юу? Энэ рүү хураараа ичсэн болохоор одоохон доворгож гүйцээг байгаа юм. Дараа ер нь хоньо тагт руу хэд хоног бэлчих юм шүү. Хөөх, та ч бүр тэгэхэд хойр гаргачихсан хэрэг үү? Бас л та гिचлээ. Алевэж. Би зөвлөд. Үйлэрцэж бархаа байхнад ээжигээ боддог цаг болж. Харлаа алив гараа гатчихуу да. Ээж нь сорон зам тавиад. Зүгээр. Зүүний хорорч. Хорол дээр баригадын дарга цэрэн хыг шүүмжлээ. Цэрэн ханадад ер нь гомдож явдаг бололтой юм. Би ямар хэлсэн биш үү? За яах вэ? Миний хүүд хүн тусдын болж ивэл болох нь тэр. Цэрэн ч хөөрхий цагаан цайлган хүн шүү. Миний хүүг нүүлгэж өглөөгээд баярлж байгаа тэр чинь. Хоньоо гамаар байдаг. Нөгөө очир ирэх нүггүй. Гайхалтай юм аа. Сансарт зургуулаа. Эдний дунд нэг очиж үзэх юмсан. Их чин чамайг арваа төгсөхгүй дээд сургуульд ор гэж хичнээн дуудлаа да. Тэгэхэд явчихсан бол аштай юу? Өдөөж юуч болчихсан байх юм билээ. Миний хүү шиг сурлах сайтай хүн их эрдэм сурах байсан да. Малчин болох юу юм байгаа юм? Сүрэн ихч ямар хөдөөгийн сайхныг мэдэх юм биш. Үргэлж хотод байсараад махсан өөртөл юунаас гардгийг мартах шахсан хүн. Арайч. Муав минь.
Цогтгэрл Баатартай нэг зөвлөгөөн дээр уулзснаа дандаа ярьдагсан. Ер нь тэгээд мал маллах эрдэмт ч хүн насаараа суралцдаг юм байхад. Яста. Мал дагуул ам тосноо гэж үг байдаг. Хай! Зэлээс ирэх юмс. Би сэлэгчхий. Малын эмчүүд ээ. Тийм л байна. Сайн уу? Сайн байна уу? Унаг татаад л. Аа. Амжилттай үсттэй. За чи болдоо. За. Тоглосон. Өвгөн чи нэгдэл мотоцикл өглөө. Сайхан ид. Чи унж үзэлтэй. Би чадах штэ. Мотоцикл авсаа өнө унд сурах гэж байснаас сургууль хийж байхгүй юу? Би жанчуугаад нэг амралттай урилга өгөөд. Жанчуугаа эзгүй байгаа. Малдаа явсан. За яах вэ? Юу ч гэсэн ороодох юм л да. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Хүүдээ нэг юм унаавч өгөхгүй бол болохгүй нээд. За, баяртай. 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 Сумын төвийг инээдэмтэй кино гарч ийн гин. Юу гинэ? Чи яс инээдэмтэй юм бэ? Чи хойно дахиад туугаад ирв үү? Тэний хойно? Цэрэг ахын хойно. Жаргалагчийн би давхар 3 хүүхэдтэй яаж чаддгүй гэв. Өөрөө эзгүй бай. Тэгээ чамайг ажлаа дуусгах гэж бодоод хонийн туугаад ирлээ. Миний найз ийм сайн шүү. Ажи хүүхдүүдээ хурдлаарай, нар орлоо шүү. За, оруулах уу? Тэгнэ. Энд нэг хоньны үл хугарч Хаан тэрвэ. Оо, дарсүрэ. Энэс бариад өгөөч. Гүн яа хуурч. За тэгээд. Ой, тэр ах ирлээ. Гэ чи юу болж байна? Ингэдэг л улс та.
Альва та нарын нөгөөх малаа хайрд өсөх гээд байдаг чинь. Хөл нь хугарсан мал дорхоно шууд байчихсан. Нэг ажил хийгрээ нөгөөг балж идэг ачуулсан шүү. Уг нь ч аваад боочих чилт. Хай! Цэрэнгуй. Гайгуугаа. Би ч бас нэг модын чухантай юм шүү. Тэгвэл сайн л байна. Харж ил байна. Идэх байгаад. Зүгээр. Персүрэ. Юу гэв? Чэш над тус өрөхөөс ус өрөх нь илүү юм аа. За тэрч яах. Чи манай хоныг нэг 2-3 хоног хариулаад тах. Би юмд явах учиртай. Замда сумын туг орно. Суманд мотоцикл ирсэн сурагтай. Ах хүний очир их гинэл. Би л дамбаа салгаж чадна да. Чи мотоцикл гээд өгчих гээд байгаа хүн. Ах хүн олж ихе баднаа. За тохиролцоо. Би өөрийнхөө хоныг яах вэ? Ой чинь 2-3 хоногт яавал гэж ээж шин байна. Жан чугаах байна. Би харин замдаа танахаар дайраад дулумгаад хэлчих. Тохирч болно шүү. Харин та надад мотоцикл олж өгнө гэсэн чинь үнэн биз? Би ер нь хотлоос сураагүй. Нэг зааг болж яваагүй шүү дээ ахгүй байна. За тохиролцоо. Тэгэл. Зүйт. Таны хормоч нь орчих. Юу? Сайхан мозаиглаа. Таны царай таар байх чинь. Толгой өвдөд. Дарсрын хаашаа алга болчих вэ? Муу хүмүн хүн тусалах гэж явж байгаа байхад хүн үг хэлэхэд үгүй гэж чаддгүй хачин хөөхт шүү. Зарим нь сайхан сэтгэлийн далимдуул зарчгаа зогсож үж мэтгэлэг байх. Ихтэй улсууд ам сайтай байдаг. Уг нь сайхан сэтгэлтэй хүн халгаанаас цэцэг ургуулж чаддаг л гэлцдэг. Та цаа. Сайхан цай болж. Дарсрын ирвүү дээ. Хандмаа. Ээжи. Та яагаад? Чи дандаа тэр нэг нэ. Яхаараа чи ингэж юм. Яхаараа гэрээ тогтдог хүн бүч. Ингэж явахт чинь би нэг өнгөрчихсөн байх үү дээ. Ээжи, би дахиад ингэж явахгүй дээ. Хэдэн буцхийгээд хүлээгээд л байл. Ганцаараа цаа хоолч цаашаа орохгүй юм. Хачиж яваад ирв дээ. Цэрэ ахын хоныг хараад. Сумын дэлгүүрт мотоцикл ирвэл дамгоогоос авч гэнэ гэж хэлсэн юм байхгүй юу? Тэгсэн чинь харин сая очоод чамаас болж даргад зөндөө загнууллаа. Мотоциклтэй болно гэж горилдтгүй гэх юм. За яхваа минийх. Энэ нэгдэлт мал малсны хэрэг юу вэ? Ажил хөдөлмөртэй хүнд арга бий. Суманд мотоцикл ирдэг юм бол ээж нь аваад өгч. За хэвтдэг юм билүү? Дотор мухаар ятж байх шиг. Ээж, би толгойг ич нараад өгье. Алуун таа юу та? Өтлөхөр өвдөх юм аж болж яддаг юм. Ингэрүүдээ. Минийхөө гараарай. Ээж та хавьдч бай. Би аргалаад ингэ шувтарчих юм.
Гараа угаагаарай. За. Ганц үгээрээ ингээс алгах чигчтэй. Би сагаад өгье. Надад хэлэхгүй яагаад? Чамайг завгүй байх гэж бодоод. Ээж чинь би гайгүй юу? Тарих толгойн өгдөд байна. Маргааш сум руу явж үзүүлдэг юм л. Тэр хар ингийн ботхыг тавьчих та. Хүй, чи яаж байна? Нөгөө ботхын тавьяач. Найр алдаа юу? Буруу ботх тавьж наримдлаад. Даанч үгүй дээ. Харин манай нүгээр очир үзэгдэг үз. Яах нь вэ? Та хоёрыг нөгөө хөгжилтэй юм ярьж энэ хэлдвэл энэ хэлдэг залуу улсууд хөөрхий гэж бодсон. Тэ ичиж. Цаад ботх чинь хөгчлөө. Говийн хойн бор толгодыг би бүр нялхаасаа мэддэг мөртлөө ингээд явган яваад харахлаар анхудаад үзэж байгаа юм шиг. Улмал сайхан санагдаад хаашаа ч явмааргүй бодогддгийг. Хүн ер нь багтаа газар широондоо ойр байдаг юм байна. Томорчхороо морь машин тэргээр давхсаар агаад газараасаа хүртэл холддог юм байна. Ингээд хөлөвцөлээд явхлаар төрсөн нутгийнхаа бүлээн зөвлөний хүртэл мэдрэх юм. Хөлөвцөж явж чадхаа болж. Хүй, энэ тоглоомыг хараач. Энэ ч ёстой миний багада тоглож байсан тоглоом ба. Энэ бүхэнд манай хуучин туслан байгаа. Аав маань энд өөд болсон юм. 20 жил өнгөрч. Багада айлгэр болж тоглож байсан Нансал гэдэг охин маань хүний ихнэр болчоод аймгийн төв сууж байдаг. Та цаа. Сайхан цаа. Ингээд танах чинь хэнийх гэдэг айл юм бэ? Манайх уу? Барьсүрэнгийнхээ. За тэгвэл жаахан хажуулаад. Би чойдоо бүр аваа. Би гайгүй уулч яах вэ? Болоод л байх. Хуман ийшээ тийшээ явчихаар бүр ганцаардаж гүйцэх. Моцикл авна гэдэл болгойлаад байх юм аа. Явсан өнөө их байгаа. Тэр хурдан унаатай хүн дорол шуурхэд орж ирэнтэй. Сайн хүү дээ. Манай хамт маач сайн хүнтэй суух. Амны хишггүй ах уу. Хөгшин бид нар бас гол шилэх санаатай. Яах нар дэх хөрхийг
Айлсан хөөрхөнтэй ажилсгэд охиндог. Манай энэ бүтлэг вэ. Дүлийдэн баргатл. Чи дарсан юм уу юу? Чи дараач. Ээж. Миний хөө. Ээж. Хэдийн да. Залууна суулч нэг унаад үзмээр лээдсэн житэй. Алив. Нэн чинь. Ээж нь. Нэг атус. Нэг дагатхыг. Бухаа хийчих юм биш үү? Майныг авчих. Би цэрэг ахад очичээд байна. Айлс түлээ өгчийн зай дуусчихлаа гэдээс. Би хэдэн зай авчихлаа. Аваач өгчих. Дайлмд нунаагаа үзүүлнэ. Нунаагаа үзүүлдэг нь юу ч хэлээд. Эд юмар гайхуулагч сайн юм биш шүү миний хөө. За ээж тэгээд үгний үзүүрээр хүн загнаад байдгийг шүү. За. Би ямар нялх хөөхт биш үү? Үгний үзүүр. Ороо боллоо. Дадааг унаа гэчих шүү. Миний хөө болгоомжтой яваарай. За ээж. Баяр хүргэе. Баярлалаа. Ямар ном бэ? Явуу хулангийн шүлгийн төвөр шинээр гарсан бай. Чи уншаар. Чам зөрөж авсан. Юу нэ? Мөнгөн аяг шиг гараас чинь туулын уснаас амсгсан. Мөнхийн аршаан усан шиг танхил чамтай амьдрасан. Сайн байна уу жаргалагч? Сайн байна уу? Танаахан сайн биз дээ. Сайн. Би нэг хэдэн зай авчирсан юмсан. Цэрэх байгаа юм. Наагаарч л хэвтэж байна. Хүй, жаргалагч. Та яаж юм? Яаж? Жаргалагч. Хүй. Цэрэха. Гота босооч. Юу цаад байна? Жаргалагч өвдөд байна. Эмч дуудах хэрэгтэй. Яахш. Атах. Би явна. Хүй цэрэха. Та ийм байж яаж явах юм бэ? Би мотлоглоор ухс хийгээд ирье. Бас ихэд байх наа. Шиний мотоциклыг онцгой. Aju хашаа бацаад өглөө юундаар ирсэн. Байлгаш. Май одям. Энд цаалгат. Чимээгүй.
Би хүүг амьд байхад нүдтэй нартай байсан. Одоо би хэнийг юугаа хайлж явах юм бэ? Өмнө үчиг би яа. Харин залуунаасаа харамсалтай л алтлаа. Яаж гэх вэ? Та энд юунтай хорогдох вэ? Манайд очиж сэтгэл амар сууж яахгүй юу? Хүмүүний нутаг усаал гэдэг хүүхэд байсан. Хүүгийнхээ явж сууж исэн газараас холдно гэдэг хэцүү байна. Хот газар очиод юугаа бодож хэвдэх юм бэлээ. Хийж чадах ажилч байх штэ. Игч минь та сайн бодлоо. Тэгээч тэтгэврт гарах нас чинь боллоо. Антах төсвэн. Яаж игээд болно гэцтэй. Ганц хүүгийнхээ гал голомтыг яаж орхиод явах вэ? Миний дүү буцтаа ажлаа алдаж гүйцэл. Иргэчл амралтаараа ирээр. Иргэчл би ирч чадахгүй хаа та. Би тэр Карлвар очиж амрах ёстой. Хаашаа гинэ? Карлвар. Хангай аймагт байдаг юм. Үгүй ээ, Чех улсад байдгийг. Хөө харлаа. Тийм үү? Их ч ноомираад л уул нутагтаа ирж амруул зүг ирсэн дээ. Гадаадд явж амрах юм биз дээ. Мөхөмн Москвагот очиж үзгэмсэнгээ дандаа л ярьдагсан. За, минь сайхан байна уу? Минь сайхан байна уу? Сайхаа. Тэрэнхүү. Яас их дахиад энэ чи хаа хурч явна? Сумын төв орж явна. Та хаа хүрэх нь? Хэдэ дуул харж явна. Эхнэр амарцаа. Тийм үү? Хүүтэй болсон. За тэгвэл баярлах нь аргагүй. Хүү төрнө гэдэг чинь эцэг хүний үүрэг ихсэж байгаа юм даа. Га танайх чинь дандаа охинсан билүү? Тийм байд. Тийм баг. Их сайн байна. За тэгээд хүүгийн маяр хийн үдтэй. Хийлгүй яах вэ? Авга хөвгтэй эргэж явна уу? Тийм байд. Дулмгаа тэгээ яаж вэ? Ярих юм биш. Толгой татахгүй уйлаад л байх. Харагч байж үтэй. Ганц хүн юм чинь. Биднээс л боллоо. Юм ягаа гэж. Явахт нь ядахтай битгийх тавьхаарэ гэж. Захимжаал. Энэ мараснаас ганц хүсэн боллоо. Одоо ч л очиж сайн тусал. Тэр хөвшнийг бид хоёр бодохгүй болохгүй шүү. Ах トゥ гоо хүн шүү дээ. Харин ах トゥ гэхгүй юм байна лээ. Сумын дараа нар ирж гисэн цөмөрөөл эрвэх тэрвэхрэл тусалж байна лээ. Надад ч дутах янз алга байна лээ. Эмчирлээ. Ишгнэ бол. Дутахгүй нь хамаагүй хөө. Хүний сэтгэл гэж байдгийг шүү дээ. Тэр хүн бидний төлөө амиа алдтал явсан байхад бид хэд 50 суужж болохгүй. Өгшнийхөр ойрхон орж гарт төлөө төршийг илбэлцэж нэг хэсэгтэл хүүг нь орлож байл та. Инглигээ биднээс юу ч харчихгүй. Бид хоёр яах вэ? Нааш иргэсний хэрэггүй. Дулмгаа санаа сэтгэлээр унж байгаад хөөрхий бас муу юм болчих үед. Яста.
Хүний ганц хүн идчихэж хэцүү юм байна да. Би орж гарч байя. Гэр нь хангаагаад эвгүй л баг. Хэлээд яах вэ? Одоо бүр хэцүүд нь. Өнөө өмнө шугаж байсан олон хүмүүс нь яваад өгнө. Ганцаараа л үлдчихэж байгаа та. Чамаг яваад очихоор цаад хөшин чинь баярлана да. Чи бид хоёр ер нь өөрөөр тэр хүнд яаж тусвар гэх юм бэ? За. Одоо дэлгүүрээр орж чихэр воогнах. Ер нь хүүгийн хавгаалгыг нэр төртэй хийн шүү. Бусдад өхөл зовлон тохиолдоод байхад бит хоёрын найр хийнэ гэсэн чи юу гэсэн үг вэ? Тавгийн мавбал боллоо юм шүү. Тэгж ярихгүй ах. Заавал хийнэ. За яах. Өөрөө л мэд. Сайн бодоорой доо. Би өөр мартчих шахаж. Жаргал. Хүүг аваад ирэхгүй юу? Би нэг хараад. Яаж болдг юм бэ? Энд ч ажиллана штэ. Явж үзэр минь. Цаад хэдэн хүүхэд чи хэцүүдлээ. Цаав. Тодомгүй. Би гайгүй юу? Яах вэ хүн? Энэ чихрийг тавган дээрээ тавиарай. Ялайла. Ганц хүмүүс өдрийн хот шиг үзэгдээд өнгөрөх хувьтай байж тээ. Жаргал амарцсан биеийн сайн. Ихчээ сонссон. Сайн байна уу? Хойно хараа. сайн байна уу? Чамайг носон тушааж явахыг чинь анх удаага л үзэж байна.
Өнөө муу талигачиг аятайхан аргалаад зарж байгаа мэддэгсэн. Одоо ч бүр хэцүүдж байгаа биз дээ. За. Дэмий жалчилгүй ноосоо аваа. Хөөе хараач хөөе. Энд чи бүр овоо хүн болчихож хүн хүүтэй болохоор бас ингэж засардаг юм байж тээ. Носон чинь лох байхгүй байхгүй. Айна нэгэн будаг үзэгдэхгүй байх шүү. Чи ч хүнийг хөөдөж мэдхгүй шүү. Талигаач хэлээгүй бол тэр ноосыг бүгдийг би төлөх байсан. Дарсүрэн л ногоон будагтай бол цэрэнг байх, шар будагтай бол дорж байх гэж билээ. Тэгж байж л мэдсэн. Тэр чарин талигаачин зүг байсан баха. Уг нь манай эцэг мал будгаар тэмдэг тавихыг яар үздэг хүн байсан юм. Өрд чинь ийм гэж нэг сайхан байлаа шүү дээ. Будгаар тэмдэг тавихч мал нүдэлтэн хүний хийдэг ажил. Даанч вэ тэр үед шинээр хэдэн төлөг авчихсан сандарч байсан юм л да. Малхаа буруутлаасаа гэж заавал илэрдэг мод золиг шүү. Хөөс юм уу дарсрын л цагаан цайлган сэтгэлтэй хүн болохоор тэгж ярьж байгаа юм. Танц намайг чилсэн юм биш шүү аа. За миний үг одоо болдоо. Гүч орж хүйтэн цаахгүй. За. Чичэн ярьдгаа утсан гардгаа зөрөгтөр ирнэ юугаа хийх юм болж байна. Хотор хороо наадуулж байна. Амилаад ирнэ хөө. Хотор норно гэд хичнээн боловд. Тэнд очиж чи ирнэ юугаа хийх юм. Ястаа нэг эсгийн газар авгаан ах. Дээгүүр албан дэвшсэн сурагтай. Биднийг удахгүй сүнгүнтэл татах үе. Энд чи харин оол зам гихтэй аятайхан ажил хийж байгаа юм биш үү? За юу бацаах. Ёо. Шал завай. Амьдралаагч эхнэр маань юрдээ идэж штг байх. Хотоо санаад өдрийн бодол шөнийн зүгт. Авгаач нь хизээ ирэв. Сая. Аа. Алив шилбүрээ. Та өчигдөр явсан өнөөдөр өнчтөө. Мар салхин тэр явж явах шиг сайхангүй. Би явъя. Миний охин хүн байсан. Сайн байцгаана уу? Сайнсан байна. Дулумгай. Таныг цэрэнгийн хоны өгчгөөрэй гэж нэгдлийн дарга хэлүүлж байна лээ. Үгүй хүмүн би гэж нэг хүн байх шүү дээ. Ча. Тийм л дээ. Таны ганцаараа болохоор нэгдлээс харж үзэж байгаа юм шүү дээ. Тэгвэл би хагсын үгүй. Хүүгийн минь нэр дээр данстай мал би маллгүй яах вэ? Тэгж үнэгээ даргадаа хэлээрэй. Харин би хагас хонио цэрэнгийнд өөр аваачаад өгнө.
хүмүн наад унаагаараа яасан ширүүнд авах гэдэг юм дээ. Алуу. Би татаатгая. Та яах нь хөлөө гიშгүүлчих нь? Болох байлгүй дээ. Би ч бас гүтээ айлын хүүхэд ч юу. За. Юуг нь харав? Чи нэг л ядрангуй харагдаад байна. Саяхан энийгээд явж исэн хүн одоо ингэж байхгүй гэж бодхоос л талигач таар нэг ангих гэлөө. Тийм ээ. Би тэр 10 хамт өссөн. Хачин сан сурлагатай хүүхэд гэж бил. Дээд сургуульд оруулаагүй малчин болчихоо доо. Би уг нь малчин болсонд нь баярлж байсан юм. Хийж бүтээх залуу сайхан наснда ингэж нь гэж даанч бодсонгүй. Хайрын хүн. Хандмаа. Чи талигач сайн байсан уу? Танах зэлээс хэлэх болж таа. Ээжээ додомог шивлээ. Сайн байна уу Дулмга? Сайн байна уу? Сайхан зусч байна уу хүн? Сайхан. Алуу. Идээд Дулмга. Би ер нь зөнөглж байгаа баха. Хөхүүл хүүхдийг нь мэдсэрвэж жаргалдаа хоос яваад ирдэг. Алуу. Яах нь вэ? Та хоёр чихэр авч идээр. Алуу. Ялхантай. Ямар ч хөөрхөн байдгийг. Тэр өнөрийн Та хоноо цөмийг өгчихгүй дээ. Ядраа шүү дээ. ажил хийхээр жаахан сатаах юм. Өөрөө хөд болдгоогаас хойш явж ил байхаас. Гар хөл хөдөлж байсан цагт зүгээс сууж чадахгүй юм да. Дарга нар хонио гэдэг нь намайг дитгүүрт гарах бодолтой дгөөд. Бас ч таны зүг бахад. Та ер нь манай дээрэд айл буучихал та. Үгүй уйлдгүй сайн юм л да хөөе. Нэг их томоотой хүн болох байх гээл манай цэрэн гайхаад байгаа. Уг нь зүггүй байвал зүгээр ингэнэ. За. Цэрэн малдаа яваа юу? Тэгсээ. Манай цэрэн талигачиг өөрөөсөө боллоо гэдэл өглөөд идэх болсон. Юун тэгдэг юм бэ? Миний л үейлээ тийм байж. Цэрэн жаргал хоёр хөвтэй болоод наран гарч. Хот хөхрөөд хөөрхөн гэдэг. Миний хүү яг л ийм хүүхэд байсан да. Даач богностой хүн байж. Эдний хүүг харахаар сэтгэл онгоогод явчих юм.
Зурдын баяр гэчил юм да. Сайн байна уу Доломгой? Сайн уу? Ямар ч халуун юмт. Гүнийг сайхан бороо ороостой үл. Ястай доо. Энийг би учралдаа авчирсан юм. Таах болов? Алив? Ирэх болгондоо л бэлэг өгье. Гэхдээ та тэгээд хадлан дээр ядарсангүй юу? Юундаа ядрах вэ? Цэрэн хаачаа? Хоньныхоо хойноос л явсан юмсан. Алив? Тэг. Минийхөө эцэг мөхөх хүс Цэрэнгийн ганц шүтэн одоо үсттэй. Алив? үргэлж эрхлүүлээд л харин хүүгээ том болоод дуурайчихна гэд уухаа байлсан шүү. Мамнах. Алив? Имэд. Гэхдээ над ирэх дуртай байгааг нь Сайн байна уу? сайн уу хүм? Алив хөт юм байна уу? Наач юм байна. Хэдэн турсган асууж бар хатж өгч шахлаа. Яагаад хөө? Эднийхээс ирсэн хэдэн төлөг тасарчгүй гээд. Ижилхэд тастгүй мал гэж бас байдаг. Үгүй яадаг золигнууд байдаг чинь. Үгүй хүм нь болохгүй бол буцаагаад өгчихгүй да. За би ч яалаа гэжтэй ижилсэн. Доломгой миний хүү сайн гэдэг нь ийм хөөрхөн бойтыг авчирч өгөөд Ганц үгээ ямар дутаачихгүй л хөт. Байсгийгэл юм бариадгүй гээд баг. Аваа хүн шиг байснаа ингээл димий мэрэд эхэлдэг шүү дээ. Гэхдээ хөөрхөн их хүн хүүхэд хараад тэгээ үсттэй. Хин ч гэсэн ихээс төрсөн байж юунд ингэж идэг юм те. За яар шиг та. Ялам гэдэг. Нийслэл хотын маань баруун дүүрэгт хотын барилга тэрээсэн барилгачид эхэн ялгсын төвийн бүхэл бүтэн цогцлбор барилгыг барьж байгуулж байна. Энэ барилга дээр нэг бригадад нэг хэсэгт Монгол зөвлөлтийн барилга ард түмнийхэн найрамдлын төвийг хөдөлмөр үйлсээрээ тойрон бүжүүлж байна. Тэдний нэг нь Ажис хотын нэг зөвлөлтийн мэргэжилтэн Валина Григорьевна Хазанова
Түүний шив залуу барилгачин цэрэг. Нийслэл хотын маань хөгжлийн хаад хөдөлмөр бүтээлээрээ өргөжлүүлж яваа энэ хоёр барилгачин бүсгүйчүүд хүргэсэн баярын мэндчилгээг Улсын филармоны дуучин оюунчин боцлон Баяр Монгол чуулга дуулж хөгжүүлсэн Хангалын хөгжим цэрэнгийн дүнөг эхийн арин сэтгэл гэдэг дуугаар уламжлая. За жанчингаа сур илдээд л байна. Малын эмч сайн байна уу? Чи чин хүнтэй мэндэлж сураагүй хөө юм аа? Чиний загсны чинь авчирлаа. Баярлалаа. Яагаад тэнд орчихав? Дулумгаа ахгүй гээд байгаа юм. Хүн манай нийслэл болсон гэж дургуцаад байдаг юм. Харин чи мотоцикл дуртайгаар авахгүй юу? Яаж гэх юм бол? Мэдэхгүй л дээ. Чи ер нь эрэхтэй мотоцикл хол унтрааж байгаарай. Дулумгаа сэтгэл нь өмөрчихдөг юм. Хандма. Суман дээр дуужийн чуулгын ирсэн байна лээ. Хоёулаа очих уу? За аав маань ядарч байгаа шиг байна. Энэ малын эмч хөө ёс гөрмөгөө сүрхий дэггүй хөхт. Мэн дусч байхгүй шүү. Монгол хүн чинь хуйм хийж байхад ирчгээд ойлсбут элдүр зөөлөв сүү аривнгаа сайхан өрөөдөг. Тэр ч бүр байхгүй. Эрдэм ном сурсан гэдэг эцэг эхээ мартдаггүй тайдал зан шилэгч мартаж болохгүй юм байгаа юм да. Зан шил гэдэг чинь хүмүүжилтэй даруулгатай байхад хэрэгтэй байдаг. Аава та юунд ингэж өглөөд байдаг юм бэ? Ах минь. Хүн хэлхээс найшгүй гэдэг юм. Залуус та нар хүний үг сонсож сурах хэрэгтэй. За чи яадаг юм блэ? Өөхгүй гэвэл яана. Сансан санааны гарч ч юм уу та. Яагав? Зүгээр охин минь. Би танд шил хийгээд өгөө. Хэрэггүй дээ. Та илдвээ юм бодож бие битгий зовоо. Очир тагсалдаж ирээ сэтгэлийг чинь өмөлжгүй дээ. Дулумгаан дэмий юм бодоод цэрэнгийн дэг очдөг юм уу гэсэн юм. Цэрэнгийн дөө? Хүүгийн гойвол өвдгөө байгаад. Харин л дээ.
Та цайгууд хөвтөхгүй юу? Цэрэнгойг та ганц өгөө өгчих байх гэж бодож байна уу? Ястай. Өхгүйг нь мэдсээр байж миний ингэж байх. Хүн дуустлаа. Би рүүгээ тимүүлж байх юм да. Хүний мөрөөсөл болж хөгшин бие голохгүй ханьвараа татаж байх юм да. Уг нь ч тэдний олон сайхан огттой л доо. За би л дэмий юм бодож өөрийгөө зовоогоот л. Сайн байна уу жаргалагчээ? Оо хандмаа. Сайн байна уу? Өдөртгөө хүн хаа орчоо? Эвлийн хурд суучаад буцаж явнаа. Таныг нь сууж ахаар чинь хүрээд ирлээ. Хүү том болж байна. Сууж байгаа. Гарч байснаа бодволч аваал болж байна. Эд амраадгүй дээр байна. Өөр дээр тогтохгүй дэгэж дээр байдал. Миний дэх хүүхэдтэй болохоороо мэднэ. Миний хүүхэдтэй болтолч. Жаргалагчээ. Би танд нэг юм хэлэх гэсэн л дээ. Дулумгай танаа хүүд их сайн баха. Дулумгай миний хүүд их сайн. Ирэх болгондоо бэлэг авчирч өгнө. Сайн байдгийг штэ зайлвал. Тэр яах вэ? Дулумгай танаа хүү говьл өргүүлэх болоо гэж юм лээ. Юу? Юу гэсэн үг вэ? Гэхдээ тэгснэ айлын ганц хүүг яаж гоохож их шиг. Яасан хэцүү болгодог хөхтэй. Дулумгайлав танд хэлж чадахгүй хаа төхөрх. Хэрв таны хүүгээ өгвөл их баярлан да. Их хүний зовлонг их хүн л ойлгохгүй бол өөрхийн ойлгохгүй. Тэгтээ ганц хүүг минь гойногч би даант сансангүй. Эцэг нь миний энэ зовлонг ойлгохгүй шүү дээ. Яалтгэлээтэй хандмаа минь. Але. Ээжээ, би хизээ сургуульд орох юм бэ? Миний ах удахгүй сургуульд орно. Али миний зүнгэгүүг. Миний хөө. Их чин сургуульд орно. Миний хөө том болж маар онно. Хараа. Аав нь хүүдээ эмээл төхөрч байна. Яасан дэ? Нойрн хүрээд байгаа юм да миний хүүгээ. Хөөй. Миний охин. Морьч гэж морь. Эмээлч гэж эмээл байгаа вэ за? Тийм байна. Монгол хүн чинь морин дээр өсдөг юм аа. Хүүгээ том болохоор нь хурдан хөрнийг авнуулнаа. Аваа би энэ морийг унсах юм уу? Үгүй миний охин. Эзэн ихлээр унлгаа яах вэ? Аль юу миний охин. Хүй хүүхдээ алгачихлаа шүү дээ. Хүй. Аль юу? За ямар байна да? Миний хөө ачх ухраа. За. Али. Хони маань харагдахгүй байх чинь. Өвг нь мордоод ир. За.
Дүүгээ аваад ор. Сайн байна уу Дулмгай? Сайн уу? Цаа. Цэрийн хаачаа. Үгүй хүмүүн манай хідэн хонь дахиад тасарчиг үзтээ. Цэрэн хонд явсан байх. Үгүй байхаг шүү. Явсан. Тайдэд. Алло, миний хүү эмээдээ ирдэ. Алло. Алло. Хөөрхөн амтш. Үргэлднүүд нь тарагдаал байх. Хүүгээ том болохоор манайхаар очоорой. Эмээ нэг төлөг зүсэлцсэн юмсан. Та явах нь уу? Оюуна! Оюуна! Дулмгайгаа мардуулаад өг. Миний хүүд чинь хэдийдээ юм шин бариуч хийчихэвэ. Хийгээгүй юм аах. Хүн өгсөн. Аа. Хэн? Дулмгай. Цэрэ. Хүчрээ. Юу гэвэ? Хойлоо нэг юм ярья. Дулмгад хүүгээ өгчихвэл яасан? Ингэх гээд байж л т. Би өөр мэдээд байсан. Байсгийгээд л бэлэг зэлт. Тэгээд түүгээ өргүүлчих гэж гуйж байна.
Өөрөөс тэгж хэлээгүй л дээ. Эртүүд хандмаа тийм ярьсан. Би чамд хэлэх гэж чадаагүй. Олон хоног бодож дотор бачирч авлаа. Доломгой хүүг минь үнсээд хөрдөөд ястаа өрөвдмөр юм аа. Дан цугаад хижээж чадахгүй юм гэж бодоо юм болов? Яасан ч ихгүй. Битгий урлалдаа миний үг. Би их хүн болохоор доломгойг өрөвдөж. Тэр хүний сэтгэлийн зовлонг жаахан ч гэсэн нэмгэл хэмсэн л гэж санах юм. Энэ хүүхд миний л хүүхд юм бол би мэдэж байна. Чи хаач хэнэ харах шнэр. За зэрэг минь. Ухаан бог нь бол жаргал бог нь гэдгийг шүү. Эр хүсгэл байгаарай. Доломгой ганц хүүгээ бидний төлөө явж байгаад өнгөрөхөд чам шиг л ингэж бачимдаагүй байх шүү. Ухаантай хүн тэгдэг. Гэхдээ ямар тэгээд хол газар өргүүлэх гэж байгаа юм штэ. Энэ хүн хажууд байж байх юм чинь өдөр болгон очиж уулзаад исэн ч болно штэ. Огн. Зарим хөөг нэг юм татах хүш. Специалист амчиг харна. Харна. Ай. Үртгэл тоосоор нарийн хөтлөш. Бас гэнтийн тооллох гэж би. Ай. Ахын чи дарих өгс. Санаа зовлтгүй. Хэрвээ би энэ дипломтой байсан бол чам шиг ингээс үгүй. Эхнэрээ нохоогоор биш. Шинэ үйлдвэр ямаагаар эхлүүлэх байсан. Танай эхнэр нохоон гөлгөр сэтгэлээ зугаацуулж байхад модолом хөгшин хүүхэд өргөж авъя гэх юм чи аргачихгүй юм уу та. Хошчи миний эхнэр чамд ямар ч бадгүй. Чи тэгээд л байгаа юм бол тэр мөн хөгшин хүүгээ өвөлдөө. Энэ хүнд ингэхэд байж тэднийг ч хүн тогтдгүй айшууд нөхөр нүгч гисэн ганц хүн тэр тийм айлт хүүгээ өгөх гэж юу гэнэ бачимдсан сэтгэлээ сэргээ гисэн чинь чивэр тавлаж явах шүү. Чи тийм сайн бол энэ малын эмчээ хийгээд явахгүй яасан юм бэ? Яасан? Харж ил байж. Болооч ихөө. Хин чин. Тэгээд зүгээр олдсон эдвш шүү. Хай. Амьдрал гэдэг чинь алга ирэм байдгийг. Хэдэн хоньны хоргол тоож насаан барах хэрэггүй. За чи намайг харж байгаарай. Би гэдэг чинь хотод очиод гинхэд ер нь чамд сайн санаж зээлэр арих өгсөн нь буруу даа юу. Чи яасан сайхан сэтгэлтэй амтан бэ? Талигач Дарсангийн мотоциклийг зүгээр авторчаад сэлбэж байгаа гэлээ. Харин өөр дургүй хөргөж. Тэгвэл чи өөрөө наваад оронд хүүгэн өгөхгүй юу?
Юу гинэ? Өөр нь хатуулсан идвэ. Чам шиг би шумсын хөдий бишээ. Юу гинэ? Ёо яцгаа та нар. Надаа хатуулцгаа. Чи ямар балиар юм бэ? Айлчид ингэж ахтай яад гэж. Ёоч. Яа, зэрлэг амтсан бэ? Ача! Аллаа! Яадаг мó тоо. Тэсэг харамтаа нээж алгуулах гэж байгаа харж байна уу чи? Хав тарихууч улсын хөрөнгө хамт цусланараа чи хэрэг тарна. Энэ арихуу чамайг яста нэг л дөнгөх. Чаучи. Эх хүн ингэж ганцарч явна гэдэг яасан ч хэцүү юм бид. Хэрвээ тэр шөнө би өөрөө эмчид явсан бол тулмуугаа ингэж өнчрөх байсан гэж юм. Тэр хүн бидний төлөө явж байгаад л амнасаа алдсан. Гэтэл би ингэж уургунтаа болж явдаг. Мөн ч хүн юм өсгүй юм болж байна. Жаргалж бас хөөрхий сэтгэлэн зовоод л хөрөлийн зовлон хуваалцах гэж л санснаа хэлээ байлгүй дээ. Арга барахтаа л тулмуугаа бид нар руу ирээ шүү дээ хөрхий. Даан 10 жил хүлээсэн ганц хүмүүс юм да. Яадаг хэрэгвэ? Хоч. Ава. Миний охин дүүтэйг аваач тэр. Али. Хаваа. Тя. Эк. Хайр. Уро. Тя. Ой. Миний хаагаа санаа юу? Ой.
За минь хүү. Тийм ээ хаав. Дулам гайхны урд хаалаад. Дандаа тийш явчих юм. Харин тийм. Маргааш нь үйдэ. Хааш. Манах нүндэ манах нүндэ манах нүндэ манах нүндэ манах нүндэ манах нүндэ Хинийх нөөж байгаа юм болоо. Өглөө эртлэх хөдөлжтэй.